уургийн бүтцийн түвшин. За бидний бие махбодод амьд бие махбодод уурэг бол маш олон төрлийн уурэг гүйцэтгэдэг амин чухал ийм макромолекул байдаг. За уурэг нь олон янз боловч бүх уурегт анхдагч, хоёрдогч, гуравдагч бүтэц гэж нэрлэгдэх бүтцийн 3 түвшин нийтлэг байдаг. За дөрөвдөх түвшин буюу дөрөвдөгч бүтц нь альва уурэг 2 буюу түүнээс олон поливептидийн гинжнээс бүрдэх үед үүсдэг байх нэ. За уургийн анхдагч бүтэц гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр уургийн молекул дахь амийн хүчлүүд пептидийн холбоогоор холбогдсон поливептид үүсгэснийг уургийн анхдагч бүтэц гэж хэлдэг. За амийн хүчлүүд өөр хоорондоо карбоксилийн бүлэг, амийн бүлгээрээ холбогдож пептид холбоо үүсгээд уургийн поливептидийн гинжиг үүсгдэг байна. За энэ гинжиг бол бид нэр уургийн анхдагч бүтэц гэж хэлэх нэ. За уургийн хоёрдогч бүтэц. Уургийн анхдагч бүтэц бүхий поливептидийн гинж орон зайд ус төрөгчийн холбоогоор холбогдож аромог хэлбэртэй макромолекул үүсгэхийг уургийн хоёрдогч бүтэц гэж нэрлэдэг. За хоёрдогч бүтэц бүхий уургууд нь анхдагч бүтэцтэй уургаас илүү бат бөх байдаг. За энэ зурган дээр бид нэр альфа мушка буюу бета хуниасыг үзүүлсэн байна. За уургийн молекулыг бүтээж байгаа поливептидийн гинж пептид холбоон дахь ус төрөгчийн холбооны тусламжтайгаар цагийн зүйний дагуу эргэлттэйгээр ямар нэгэн гол багныг ороосон буюу аромог хэлбэртэй мушка үүсгэснийг альфа мушка гэж хэлдэг байна. За мушканы амийн хүчилбэр өөрийн дараачийн 4 дахь амийн хүчилбэртэй ус төрөгчийн холбоогоор холбогддог. Зүгээр хамаагүй холбогдохгүй буюу 1-р амийн хүчил өрөөсөө хоошо 4-ийг алгасаад 5 дахьтаа 2-р амийн хүчил 6 дахьтаа гэх мэтлэнгээр ус төрөгчийн холбоогоор холбогддог байх нэ. За 2 дахь бүтцийн нөгөө нэг үндсэн хэлбэр бол бета хуниас байна. За эвхмэл хэлбэр гэж бид нэр харуулсан байна. За зэрэгцэн байрласан поливептидийн гинжний 2 ба түүнээс олон хэсгүүд нь поливептидийн үндсэн нурууны зэрэгцээ 2 хэсгүүдийн хооронд үүсэх ус төрөгчийн холбоогоор холбогддог байх нэ. За 2 дахь бүтцийг үүсгэж байгаа ус төрөгчийн холбоог бид нар дэлгэрүүлэн үзье. За сөрөг цахилгаан чанар ихтэй элементүүд ус төрөгчийн атомаар дамжин холбогдсныг ус төрөгчийн холбоо гэж нэрлэдэг. За тэр зурган дээр байна. За эхний амийн хүчлийн карбоксил бүлгийн хүчил төрөгч маань дараагийн амийн хүчлийн амийн бүлгийн азоттой нэгдэхтэй холбогдохдоо ус төрөгчөөр дамжин холбогдсон байна. За тэгэхээр сөрөг цахилгаан чанар гэдэг нь болохоор электроныг өөртөө нэгдүүлэх чадварыг хэлдэг. За энэ дээр бол хүчил төрөгчийн атом маань сөрөг цахилгаан чанар өндөртэй гэсэн үг байна. За ус төрөгчийн холбоо нь өндөр температур болон pH-ийн өөрчлөлтөнд задардаг ийм холбоо байх нэ. За 3 дахь бүтэц. За ус төрөгчийн холбоо бүхий уургийн 2 дахь бүтэц орон зайд дахин мушгиралдахдаа ионы холбоо дисульфидийн холбоо ван дер Вальсийн хүч буюу сул харилцан үйлчлэлээр холбогдож уургийн 3 дахь бүтцийг үүсгэдэг. За уургийн 3 дахь бүтцийг үүсгэхэд одоо чухал үүрэгтэй оролцдог холбоонууд бол ионы холбоо байна, дисульфидийн гүүр байна, ван дер Вальсийн хүч байна. За 3 дахь бүтц нь уургийн молекулын хэлбэрийг бөмбөлөг эсвэл уцлаг байхыг тодорхойлдог. За тухайлбал хүн амьтны цусны найрлаганд тогтмол хэмжээтэй агуулгадаг альбумин, глобин уургууд бөмбөлөг хэлбэртэй бөгөөд бие махбодыг уургаар хангах үүрэгтэй. За ионы холбоо. За эсрэг цэнэгтэй атомууд эсвэл ионууд хоорондын таталцлын дүнд үүсдэг холбоог ионы холбоо гэж нэрлэдэг. За уургийн 3 дахь бүтцээр ионы холбоо үүсэхдээ нэг амийн хүчлийн нэмэг цэнэгтэй бүлэг нөгөө амийн хүчлийн хасах цэнэгтэй бүлгүүдийн хооронд үүсэж байгаа ийм холбоог хэлж байгаа. За энэ дээр хүчлэлэг болон суурлаг бүлгүүдийн хооронд эсрэг цэнэгтэй бүлгүүд хоорондоо таталцсны үр дүнд үүссэн холбоо байх нэ. За ионы холбоо нь pH-ийн өөрчлөлтөнд задардаг ийм холбоо байх нэ. За дисульфидийн гүүр гэж нэрлэгдэх холбоо байна. За дисульфидийн гүүр гэж нэрлэгдэх холбоо нь хөхөр агуулсан амийн хүчлүүдийн хооронд үүсдэг. За хөхөр агуулсан амийн хүчил бол амийн хүчлүүд дундаас цистеин байдаг. За жишээлх юм бол 2 цистеиний молекулуудын хооронд энэ холбоо дисульфидийн гүүр гэдэг холбоо маань үүсэх нэ. За ковалент холбоо учраас илүү бат бөх батчилтай ийм холбоо байх нь.
За дисульфидын гүүр хажуугийн гинжиндээ сульф гидрилийн бүлэг буюу SH та за цистений мономер байгаа бөгөөд уургийн нуглааны улмаас хоорондоо ойртоход үүсдэг ийм холбоо байна. За дараагийн холбоо маань Ван дер Вальсын хүч буюу сул харилцан үйлчлэл. За туйлгүй артикал бүлгүүдийн хооронд үүсэж байгаа сул холбоог хэлдэг. За полипептидийн гинж нугараад 3D хэлбэрийг үүсгэхдээ гидропоп артикал бүлэгтэй амийн хүчлүүдийн артикал бүлэг нь уснаас холдоод төвдөө бөөгнөрчдөг. За ойрцсон артикал бүлгүүдийг нэгтгэн барих тэр хүчийг бид нар Ван дер Вальсын хүч гэж нэрлэдэг. За энэ зурган дээр бол валины артикал болон фенилаланины артикал бүлэг байна. За энэ хоёр бүлгийн хооронд үүсэж байгаа энэ сул харилцан үйлчлэлийг бид нар Ван дер Вальсын хүч гэж нэрлэдэг. За энэ нь нөгөө хоёр молекулын хооронд үүсэж байгаа учраас сул холбоо аах нэ. Температур нэмэгдэхэд задардаг ийм холбоо байгаа. За уургийн дөрөвдөгч бүтц яаж үүсэх вэ гэхээр хоёр болон түүнээс дээш тооны полипептидийн гинж өөр хоорондоо нэгдэх үед дөрөвдөгч бүтцийг үүсдэг. За одоо жишээлбэл нэг полипептидийн гинж, хоёр полипептидийн гинж гэлээ гэхэд тэр гинжүүд хоорондоо холбогдсноор дөрөвдөгч бүтц үүсэх нь байна. За дөрөвдөгч бүтцтэй уурагт бол цусны гемоглобин уураг ордог. За энэ дээр бол эхний зурган дээр харагдаж байна. 2 альфа, 2 бета глобин гэсэн дөрвөн глобин уураг нийлжээж гемоглобины уургийг үүсгэхдээ дөрөвдөгч бүтцийг үүсгдэг гэсэн үг байна. За дараагийн зурган дээр болохоор коллагены уураг харагдаж байна. 3 ширхэг полипептидийн гинжнээс тогтсон байх нэ. За уураг бол амьд бие махбодод маш олон тооны үүргийг гүйцэтгэдэг. За уургийн биологийн үүргийг одоо бүгдээрээ судалцгаая. За уург нь амьд бие махбодын үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой ийм нэгдэл байх нэ. За хамгийн нэгдүгüүрт нь катализаторын үүргийг гүйцэтгэдэг. За эсийн дотор явж байгаа маш олон тооны химийн урвалууд бүгд катализатор буюу энзимийн оролцоотойгоор явагддаг байх нэ. За хоёрдугаар үүрэг нь бол бүтцийн үүрэг байна. За амьд бие махбодын эсийн химийн найрлагын 16-аас 18%-ийг уург эзэлдэг буюу бидний биеийн бие бол юу гэсэн үг юм бэ? Бүгдээрээ ихэнх хэсэг маань уургаас тогтож идэг гэсэн үг байна. За дараагийн нэг үүрэг нь болохоор энергийн үүрэг байна. За 1 грамм уураг бүрэн задрахад 17.6 кJ. За килокалори бол 4.1 ккал энергиг үүсгэж өгдөг бидний биед. Энийг бол бид нар энергийн үүрэг гэж нэрлэж байна. За дөрөвдүгээр үүрэг нь болохоор зөөх үүрэг байна. За үүрэг нь эсийг хүчил төрөгчөөр хангах нүүрс хүчлийн хийг зайлуулахад зөөвөрлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Жишээлбэл энэ бол нөгөө бидний өмнө үздсэн гемоглобин уураг маань хүчил төрөгч болон нүүрс хүчлийн хийг зөөж тээвэрлж байгаагаар тайлбарлагдах боломжтой гэсэн үг байна. За 5 дугаар үүрэг нь болохоор удамшлыг дамжуулах үүрэг. За удамшил дамжуулах процесс энгийн үүрэг болох гистон, за нуклеин хүчлээс тогтсон нийлмэл үүргүүд болох нуклеопротеин гүйцэтгэдэг гэж бид нар мэддэг гэсэн үг байна. За дараагийн нэг үүрэг нь болохоор хамгаалах үүрэг байгаа. Гадаад орчны таагүй хүчин зүйл болоод дотоод орчны тогтмол байдал алдагдахын эсрэг төрөл бүрийн хамгаалах үүрэгтэй үүргүүд байдаг. За энэ бол одоо жишээлбэл цусны цагаан эс одоо эсрэг биет үүсгэгч гэдэг юм уу иймэрхүү хэлбрээр одоо бие махбодод уураг хамгаалах үүргийг үүсгэж идэг гэсэн үг. За зохицуулах үүргийн хувьд за цусны эсийн осмос даралт орчны pH-ыг тогтмол хэмжээнд хадгалах, за бодисын солилцоог зохицуулах, за хянах гормонууд бүгд уургаас тогтсон байдаг. За тэжээлийн бодисын үүрэг. За бид нар бол одоо хүнсэндээ уург хэрглэж байна гэдэг бол тэжээл байдлаар уургийг авч хэргэлдэг. Энэ маань бидний эд эсийг тэжээх үүрэгтэйгээр оролцож байна гэсэн үг байна. За дараа нь агших үүрэг байж байна. За булчингийн агшилт сулралтанд олон үүргүүд оролцдогоос гол үүргийг бол актин, миозин гэсэн үүргүүд гүйцэтгэдэг. За уургийн эдгээр үндсэн үүрэг нь тэдгээрийн бие махбодын гүйцэтгэдэг үүрэг, за ач холбогдлыг хангалттай харуулдаг байх нэ. За ийм учраас бид нар уургийг хангалттай авчих шаардлагатай гэсэн үг байна. За уургийн бүтцтэй холбоотой асуулт даалгавар 2021 оны ЕШ-ийн
А хувилбарын 22 дугаар асуулт даалгавар дээр орж ирсэн байна. За энэ дээр бол уургийн 3 дахь бүтцийг зөв харгалзуулсан дугаарыг олно уу гэсэн ийм асуулт даалгавар байна. За тэгээд мэдээлэл болохоор хүснэгтээр өгчихсөн. За эхний мөрөн дээр бол уургийн нөгөө дөрвөн бүтцийн зураг маань байж байна. За хоёрдугаарт нь бол нөгөө дөрвөн бүтцийн төвшингийн онцлог хэсэг маань байж байна. За тэгээд жишээ нь байж байна гэсэн. За 3 дахь бүтэц гэсэн учраас бид нар одоо нөгөө ямар холбоогоор 3 дахь бүтэц үүсдэг вэ? Ямар хэлбэртэй вэ гэдгээс нь харахаар за 1-р зурган дээр бол 1-р мөрөн дээр 3 дахь бүтцийн зураг байна. За ингээд амийн хүчлүүд артикал бүлгүүд, амийн хүчлүүдийн артикал бүлгүүд ионы болон дисульфидийн холбоогоор холбогдож орон зайд эвхэрсний 3 дахь бүтцээ гэж бид нар үзсэн. За энэний гол жишээ бол альбумын уураг гэд ингээ аваа үзэхээр 1-ийн B-ийн 1 дугаар гэд ингээд Е хувилбарыг бид нар зөв гэж сонгох нэ. За асуулт даалгаврын хувьд за нэг сурагч өглөөний цайндаа чансан 3 ширхэг өндөг идэжээ. Нэг ширхэг өндөг 6 г уураг ахуулдаг бол хэдий хэмжээний энерги ялгаруулахыг тооцоолно. 1 г уураг задрахад 17.6 кJ энерги үүсгэнэ гэсэн ийм асуулт даалгавар орж ирсэн байна. За энэ асуулт даалгаврын хувьд за хүүхэд бол нэг сурагч бол 3 ширхэг өндөг гэж байна тийм ээ. Нэг өндгөнд нь 6 г уураг байдсан бол 3 ширхэг өндөг нь 18 г уургийг тэр хүүхдэд өгсөн гэсэн. За 1 г уураг нь 17.6 кJ энерги ялгаруулсан бол 18 г уураг нь хэдвэ гэд ингээ бодохоор за үржүүлээ бодож чинь тийм ээ. Ингээ 316.8 кJ энергийг ялгаруулах нэ гэд ингээд C хувилбар нь зөвөө гэж асуулт даалгавраа гүйцэтгэх нэ.